Өнөөдөр та бүхэнтэй Paranormal цувралын 12 дахь дугаараар уулзч байна. Сүүлийн Paranormal цувралаас хойш 4 сар өнгөрсөн байгаа тул энэ хооронд ямар бичлэгүүд олон нийтэд ил болж интернет орчинд хүмүүсийг айлгахыг хамтдаа үздэцгээе. Хамгийн ихэнд үзүүлэх бичлэг 2024 оны 7 дугаар сарын 1-нд бичигдсэн гэжээ. Бичлэг эхлэх үед түргэн тусламжийн машины эмч жолооч хоёр машинаа орхин гаднаас нь энэ бичлэгийг эхлүүлж байна. Тэдний хэлснээр дуудлагаар яваад эмнэлэг рүүгээ буцахдаа машиндаа хойлохноо байсан ч хүн зөөдөг арын хэсэгтээ хэн нэгнийг толинд хальт харсан тул энхүү машинаасаа айж буугаад бидний үзэж буй бичлэгийг хийсэн гэв. Alright, so I'm not sure how to talk about this, but well, first off, I've been an EMT just for a little bit, and like I ain't never experienced nothing like this. So as we driving back to base, I swear I seen a face in the rearview mirror. Like, I need to turn this engine off though, cause like we're gonna be stranded out here. Yeah, seems possible. Thank you. I'm not trying to go back in this truck. Hey, on it quick. I don't know if you see it, but can y'all see that back door? Like it just, like it just flew open. Like, can you? Oh. Nah, what the? Nah, hell no. Nah. Ийм зүйл харсан эмч машинд эргэн очихоос айж байсан бол жолооч нь огтхонч буцад суух талаар бодохгүй байлаа. Хэдийгээр бид түргэний эмчийн харсан гих царайг огт бичлэгээс хараагүйч асар хурдтай нааш цааш явж өнгөрөх ямар нэг хар дүрсийг харж байна. Бичлэг олон нийтэд ил болох үед хүмүүс үүнийг түргэний машинд амиа алдсан хүний сүнс гэж таамаглал дэвшүүлсэн юм. Одоо үзүүлэх бичлэгийг Америкийн нэгдсэн улсын баруун эргийн ямар нэгэн хотод бичсэн гэдгээс өөр тодорхой мэдээлэл байхгүй байгаа бөгөөд нэгэн эрс шөнийн тэнгэрт эргэлдэх учир битүүлэг спираль маягийн гэрлийг харж бичиж авсан байна. Oh my god. Like I'm not tripping, right? What is that? Oh my god, that's so scary. What is that? I'm not even tripping. Эргэлдэх учир битүүлэг гэрлийг тойроод мөн жижиг хэмжээний өөр гэрлүүд ч тойрон эргэлдээд байгаа нь бичигдсэн юм. Тэгэхээр энэ юу байж болох вэ? What is that? Дараагийн бичлэгийг хийсэн эмэгтэйг Расана гэдэг ба шөнө унтж байгаад сэрээд энэ бичлэгийг утсаараа бичсэн байна.
Эмэгтэй айсандаа хөдөлж чадахгүй амнаас нь ч дуу гарахгүй байсан гэсэн бөгөөд уцаа гарган агшин бүрийг бичлэгтээ буулгахаас өөр зүйл хийж чадахгүй байсан гэв. Энэ бичлэг дээрх зүйлс түүний хувьд анх удаа болоогүй ба өмнө нь тэр янз бүрийн зүйл болох үед мөн чадах чинээгээрээ бичлэг хийм баримтжуулдаг байсан юм. Жишээ нь энэ бичлэг өмнө нь муураа бичсэн бичлэг ба муур нь хоосон газар руу харж ямар нэгэн аюул занал хийлтэй таарч байгаа мэт үйлдэл гаргаж байна. Расана хүүхдүүдээ энэ байшингаас явуулсан ч өөрт нь өөр очих газар байхгүй тул эдгээр бичлэгүүдээ хийн эндэ хонож байгаа гэжээ. Энэхүү түүний ээлжид нэгэн шөнийн бичлэгийг үзцгээе. Хаалганы цаана гэрэл анивчиж эхлэх үед ямар нэгэн сүдэр анзаарэгдэж байна. Энэ бүхэн жинхэнэ бичлэг үү? Эсвэл хуурамч бичлэг үү? Та бүхэн өөрсдийн сэтгэлдээ бичээрэй. Харин бүгдээрээ дараагийнхаа бичлэгт орцгоё. Энэ бичлэгийг Жэйн гэх эмэгтэй өөрийн эмээ өвгөнд хийсэн бөгөөд тэд нас бараад удаагүй байгаа гэжээ. Жэйнд эмээ өвгийнхөө гэрт янзлах зүйл байгаа тул ойр ойрхон ирж байгаа гэсэн бөгөөд эрэх бүрт нь ямар нэгэн зүйл өөрчлөгдсөн, байраа сольсон байдаг гэсэн юм. Харин бүсгүй энэ бичлэгийг хийдэг өдрөө эмээгийнх нь гэрээр дүүрэн бах эвгүй хүүхэлдэйнүүдийн нэгийг баг зэрэг хөдөлгөөн хийхийг нүднийхээ буланд харсан тул шууд утсаа гарган бичсэн нь энэ гэсэн байна. Ингээд түүний бичсэн зүйлсийг үзцгээе. This thing just moved. Boy, all the talking heads would have been screaming about the Dallas Cowboys and Stephen Fork in this organization. So again, kudos to the Cowboys going on the road, getting a good win, see how they react on the field. There's a saying in golf, there's no pictures on the scorecard. If you're down, you don't care if it's by 5 or it's going to be like, you're just happy that you moved to 2-2. The injury to Parsons, and we don't know anything at this point, he just left by a car with the left shoe off. How do you assess what that man needs to do? Feels a lot better if he's on the feet. I mean, that would be, if he's missing any significant time, I think he's long, he's the best player on the defensive side of the ball. Oh my god. The door just moved. Winning percentage goes to 60% when they're raised over. 33 propels 100 affordable housing loans, including Quiet early on, much more involved potential. The safety over the top, and you'll see right down here. Ever, a free personal Suzuki dessert. An entree plus free dessert, just $13. That's a sweet deal. Level and they weren't able to pick a field goal late. There's a lot of involved.
Are you real? You can do it again. I won't watch. Энэ бичлэг үнэн бодит эсэхийг бид мэдэхгүй ч хөдөлгөөн хийгээгүй байсан ч эдгээр хүүхэлдэйнүүд маш эвгүй төрхтэй байгаа гэдэгтээ та бүхэн санал нэгдэх үзье. Бичлэгийг үзсэн хүмүүс мөн өрөөгөөр ийш тийшээ нисэх агаарын бөмбөлгийг анзаарснаас гадна хүүхэлдэйн дээр эмэгтэйнхээс өөр сүудэр тусгагч анзаарсан талаараа комментүүд ихээр бичсэн байна. Дараагийн бичлэг 2024 оны 8 дугаар сарын 27-нд хийгдсэн бичлэг юм. Бичлэгт дэлгүүрийн ажилтан өөрийг нь юм хийж байх зур болсон ойлгомжгүй зүйлийг үзэхээр хяналтын камерын бичлэгээ үзэж байгаагаар эхлэх болно. Тэр дараа нь өөр хүмүүст нотлох баримттай байх гэж яарч сандран бичлэгээ хадгалах бөгөөд энэ хоорондоо ч утсаараа бичлэг хийж байна. Alright, watch. If you have the doctrine right and you stow it on a shelf in your closet and do not pull that doctrine out. Boom, you see that? What good does that I'll doctrine? get back here for you guys to give you a better view. Look at that. And I'm just like tripping, like, what? But pay attention to this area right here. I've never read. I can grant that they Watch. they could teach justification correctly. But so what? It's not what I asked you. Is that you? Look, I'm here by myself. Nobody's here. It's just me. See that? Come out. I'm not afraid of you. Is that you? I threw down the box earlier? Come on out. You don't scare me. Come on out, pussy. Always trying to mess with me. Oh! Oh, shit. No. Hell no. Hell. Let me see. Hold on. Where am I? I'm here. Where am I though? Look, there I am, right there. Look, you see that? You see that? Nah. Nah. Залуу ихэндээ төдийлөн айхгүй байсан ч ямар нэгэн зүйл үсийг нь дээш татхад тэр айж цочин зүгтааж байгаа юм.
Одоо үзүүлэх энэ бичлэг интернетэд тавигдсан даруйда олон хүний анхаарлыг татсан бөгөөд бичлэг хийсэн хүн ойд зугаалж аваад ийм хачин эвэртэй бугтай таарсан гэв. Энэ бичлэгийн доор хүмүүс мутант буг гэх мэт таамаглал ихээр бичсэн байлаа. Харин та бүхэн юу гэж бодож байна? Ийм эвэртэй буг байх боломжтой юу? What you doing, Bo? 2024 оны 7 дугаар сарын 4-ний өдөр энэ бичлэг нэгэн их сургуулийн нийтийн ариун цэврийн өрөөнд хийгдсэн байна. Бичлэг хийж буй залуугийн хоолоогоор л бид түүнийг ямар их айсан байгааг ойлгож болох ба тэр ариун цэврийн өрөөнд ганцаараа байсан ч ямар нэгэн чимээ сонсож утсаа гарган бичлэг хийж эхэлсэн гэжээ. No te quiero que vean. Estoy ahorita en el baño de la universidad. Pero el pedo ahorita es que acabo de terminar de hacer el baño. Y pues estaba todo normal. Pero ahorita están ruidos raros. Y se está tocando la puerta, pero quiero que vean que pues no hay nada. Vean, ahí está mi reflejo. Pero vean de este lado, pues aquí no hay nada, vean. Acá tampoco, vean. Aquí tampoco hay nada. Y aquí pues tampoco, vean. Y acá el lugar es bastante pequeño y está mi reflejo. Pero vean, hoy. ¿Escucharon? ¿Escucharon? No hay nada. Тогших мэт чимээний дараа залуу утсаа нэгэн бүхээг рүү ойртуулах үед хаалганы завсраар ямар нэгэн эвгүй төрх бидэнд харагдаад өнгөрлөө. Харин камера бүхээгний дээгүүр давуулахад тэнд нь мөн хинч байсангүй. Бичлэг хийж буй залуу өөрөө тухайн үед үүнийг огт анзаараагүй гэсэн ба дараа нь л анзаарсан гэв. Хэдийгээр энэ эвгүй бичлэг жинхэнэ бичлэг байж болох ч би хувьдаа бол үүнийг сайн эвлүүлэг байх магадлал өндөртэй гэж үзэж байна. Харин та бүхэн юу гэж бодож байна сэтгэлээ бичээрэй. Дараагийн хамтдаа үзэх бичлэг нэгэн жижиг хотын сүмийн хяналтын камерт бичигдсэн юм. Тус сүмд хүүхдүүдийн тоглох өрөө гэж байдаг ба тэнд болсон нэгэн хачиртай үйл явдал бөгөөд сүмийн ямар ч номлогч энэ үйл явдлыг тайлбарлаж чадахгүй байгаа гэжээ. Watch, John. Are you watching this thing? It's not moving. No. Oh, no. Watch. Watch, John. Watch. That hurts so bad. Nobody listens to me. There's ghosts in here. Nobody listens to me. Watch. It's about to go crazy and break. It's still moving! It's still moving, y'all! It's still moving! It's still moving! If it was the air, this was child to freak out. It just moves. It's so good. Бичлэгт бид сүмийн хүүхдийн тоглоомын өрөөнд бильярдны ширээний доор байх, бильярдны цохиур хэрхэн өөрөө хөдөлж байгаад хугарч байгааг харж байна. Энэ үед нь өрөөнд байгаа хүүхдүүд маш завгүй тоглож байсан. Энэ хашгиртай зүйлийг огт хинэж анзаараагүй юм. Сүмийн ажилчид тухайн өдрийн орой өрөөг цэвэрлэх үед хугархаа зохиуруулж хэргийн эзнийг олохоор хяналтын камерын бичлэгүүдийг үзээд гүнзгий цочролтод орсон ч аргагүй үзээ. Одоо үзүүлэх бичлэг нэгэн эмэгтэй төрсөн өдрөөр эхлэх юм. Happy birthday, dear Bricky. Happy birthday to you. Make a wish. Make a wish. Make a wish. And many more. Right. Woo! Almost. Whoa. All right, Jackie. Oh, forgot. I don't want to know the details. All right, here, honey. The girl's got to have a present. This is from me. Yeah. Did you know? How cute. Should we cut the cake? Yeah. Jackie, press its pause. Hey, kiddo. Hope you're doing well. I'm feeling much, much better now, so whenever you can. Peace. Hey, kiddo. Hope you're doing well.
I'm feeling much, much better now, so whenever you can, just come visit me, okay? Okay. Shut up. No way. That has not worked. That has not worked. Энэ бичлэгт лаа үлэн харанхуй болох үед ямар нэгэн зүйл харагдах юм уу? Эсвэл бүсгүйг лаагаа хүлээж амжаагүй байхад нь лаа нь унтрах гэх мэт зүйл болох байх гэж хүлээж байсан ч энэ бичлэгт тийм зүйл огт болсонгүй. Төрсөн өдрийн эзэн бүсгүйн аав нь энэ үйл явдлаас жилийн өмнө нас барсан ба түүнд өгсөн бэлгэнүүдийн донд бүсгүйн аавын хоолоогоор ярих бамбрууш бэлгэсэн нь тун хачирхалтай эвгүй бэлэг байлаа. Энэ аавынх нь нас барахаас өмнө хийсэн аудио бичлэгийн хэсэг гэсэн юм. Төрсөн өдрийн эзэн эмэгтэй энэ бэлгээ авч сэтгэл нь хөдлөн өөлж байх зур. Нөгөө өрөөнд нь байх гал унтраах тоглоом машины дуут дохио өөрөө явж эхэллээ. Энэ нь ямар учиртай вэ гэхлээр бүсгүйн аав өмнө нь гал сөнөөгчөөр ажилтдаг байсан бөгөөд эдгээр галын машинуудын тоглоомыг цуглуулдаг байж. Яг аавынхаа хоолоогоор ярьдаг бамбрууштай болох үед нь галын машины дуут дохио өөрөө дуурсан нь төрсөн өдөрт байсан хүн бүрийг гайхшруула зогсохгүй түгшээж орхив. Харин 7 хоногийн дараа бүсгүй шүүн дунд унтаж байхдаа аав гэж хадгалсан дугаараас залгасныг анзаарч ирсэн байна. Тэр юу болоод байгааг ойлгоогүй ба уйлж энэ бичлэгийг хийсэн юм. I just missed a call from my dad. He's been gone. Like, I just heard his voice one more time. Аавынхын дугаараас яаж түүнд дуудлага ирснийг ойлгохгүй байж байх үед тэр өнөөх бамбрууш нь аавынхын хоолоогоор мөн ярихыг сонслоо. Бүсгүй энэ явдлаас хойш аав нь түүний хажууд байгаа гэж итгэх болжээ. Харин түүний дараагийн бичлэгт орсон зүйлсээс тэр айж эхэлсэн ба түүнийг айлах нь аавынх нь хийх зүйл яасан ч биш гэж тэр үзэж байгаа юм. Харин энэ бичлэгийг үзсэн хүмүүс энэ түүний аав биш ямар нэгэн буг чөтгөр түүнээр тохоргож байна ч гэжээ. Энэ бичлэгийг бодит эсхийг нь мэдэхгүйч бүсгүйн гаргаж буй сэтгэл хөдлөл зэрэг нь үнэхээр үнэмшилтэй байгааг мөн онцлохын зүйтэй. Одоо харин дараагийн бичлэгтээ орцгоё. Энэ бичлэгийн эзэн хүүтэйгээ шатхуун авахар шатхуун түгээх станц дээр ирсэн бөгөөд энэ хоорондоо тэднээс холгүй зогсох нэгэн сургуулийн автобусанд ямар нэгэн ойлгомжгүй зүйл болоод байгааг анзаарч энэхүү бичлэгийг хийж эхэлсэн юм. About to go walk up to this bus. Look at that. Look at the children playing. Look at that. Let's go see.
investigate. An empty bus. An empty bus. Автобус хэдий хоосон байгаач тэнд эзэнгүй сүүдрүүд хөдөлж байгаа нь бичлэгт тодорхой харагдаж байна. Юу болоод байгааг ойроос харахаар ойртон очих үед нь үнэхээр хинч байгаагүй мөн камерт өртөв. Тэгэхээр энэ юу байж болох вэ? Энэ хүрээд өнөөдрийн хүргэсэн паранормал цувралын 12 дахь бичлэг төгсөж байна. Та бүхэн сэтгэлээ бичиж аль бичлэг бусдаасаа илүү сонирхол татсан эсвэл аль бичлэг нь өнөмшлтэй санагдсан бол аль нь хуурамч бичлэг шиг байсан гэдгээ мөн бичээрэй. Ингээд удахгүй улам сонирхолтой бичлэгүүдээр эргэн уулзалт болно. Баяртай.